Өвөр Монголын өөртөө засаг орны олон улсын Монгол эмнэлгийн хороо, Монгол улсын эрүүл мэндийн яамны харьяа, эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан Хятад улс Монгол улсын уламжлалт анагаах ухааны эмч сувлагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын 3 дугаар ээлжийн сургалт мөн хамгийн эцсийн сургалт өнөөдөр буюу 8 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө амжилттай өндөрлөлөө. Энэхүү сургалт нь Хятад-Монгол хоёр талын уламжлалт Монгол анагаах ухааны мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг сайжруулан суралцах чадварыг цаашид бэхжүүлж, Монгол анагаах ухааны өвөрмөц оншилгоо, эмчилгээний арга техник, орчин үеийн судалгааны үр дүнг сурталчилна. Мөн олон улсын Монгол анагаах ухааны өндөр зэрэглэлийн мэргэжлийн багийг бий болгож, хоёр орны ард түмэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тусалж, бүс ба зам эрүүл мэндийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулахар зорьсон байна. Бидний хичээл маань болохоор лекц болон дадлага хосолж явж байгаа нь маш онцлог байгаа. Лекцэн дээр хэмээл бид нар өчтөр эсний барай, мөн хүүхдийн аутизмын онцлогоо эмчилгээ гэдэг хичээлүүд үзэж байгаа. Өглөөдөө бид нар дадлагтаа ороод өдөр нь бид нар лекцээ сонсоод ингээд олон зэрэг явж байгаа нь бидэрт илүү үр дүнтэй байна. За манай Монгол улсад бол ясны барай бол төдийлөн хийгддэггүй. Тэгээ бидний яг мэргэжилтэй ойр байгаа нь бол ясны барай ойрхон байлаа. За тэгээ ясны барайг бол Монгол улстай ингээд нэвтрүүлээд бид нар сайн суралцаж ингээд нэвтрүүлвэл болох юм байна гэсэн сэтгэлээс төрлөө. 3 дахь ээлжийн сургалтад нийт 29 эмч сувлагч хамрагдаж 7 хоногийн хугацаанд Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн эмч сувлагч нараас уламжлалт Монгол анагаах ухааны онол эмчилгээний арга техникийг сурч судалсан байна. Өнөөдөр энэхүү сургалтанд маань өндөрлөөд төгсөлтийн маань үе шат явагдаж байна. За тэгээд энэхүү баярт мөтчд үнэхээр их маш олон зүйлийг суралцаж мэдэж авлаа. За тэрэн дотроо бидэд хамгийн миний хувьд хамгийн оновчтой ч юм уу Монголд хэрэгжүүлж болох мөн энэхүү эмнэлгээс сурч мэдэх зүйл маш олон байлаа. За тэрний жишээ нь гэх юм бол зүү төөн заслын мөн аутизмтай хүүхдүүдээр хийгдэх эмчилгээ мөн заслалын талаар өөрөө болохоор ер нь бол нөгөө ясан байрыг сонирхож их ирсэн. Тэгээ ясан байрын талаар том багш нарынхаа сургалтанд их юм мэдэж авсандаа үнэхээр их баяртай байна. За энэхүү сургалтнаас сурж авсан мэдсэн зүйлсээ өөрийнхөө хариуцаж ажиллаж байгаа эмнэлэг болон Монгол улстай хэрэгжүүлнэ гэдгээ амлаж байна. Баярлалаа. Сэтгэл үнэхээр өндөр байна. За нийт энэ сургалтаар 85 эмч мэргэжилтэн хамрагдсан байна. За уг сургалт маань болохоор уламжлалт анагаах ухааны эмч нарын онлын мэдлэг болон практик дадлага суралцуулах чухал ач холбогдлоос гадна хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд том түвшинт төлхөөр болж байгаа ийм онцлогтой сургалт юм аа. За олон жилийн сургалтыг бид хамтран хэрэгжүүлж байгаа. Олон эмч мэргэжилтнүүд маань мэдлэг ур чадвараа дээшлүүлэн орон нутагтаа уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх их үүсэлд шамдж байгаа. Энэ бол манай хоёр улсын хоорондох нэг харилцаагаа улам гүнзгий болгох нэг сайхан үүрэг тийм ба ийм сайн аж тавшаамаа. Хоёр улсын хоорондох эмнэлгийн суралцаагаар дамжаад манай Монгол эмнэлгийг уламжлах, чанагчтай хөгжүүлэх, хоёр улсын хооронд эдийн хэмжээний суралцааг ахуулахад бүр бат бэхээ суурийг тавьж өгсөн юм аа.